Өрөөдөл зэрлэгхэн төлөө шаргуу ажиллаж чамгүй амжилттай яваа түүхэн хуваалцсан бодит туршлага амьд сургамж. Мөрөөдлөгтэй хөтөлж бодит болгоно. Үг өгүүлбэр бүхэн уншигчд хүрэх хүч болж үлдэнэ. Хорин хүүхдтэй ангиас 200 ажилтнтай компани босгосон амжилтын замналыг хамтдаа иргэн төлдөх таатай боломж. Ийм л үнэн түүхээс эргэж хургаад байсан итгэл эрч хүчээр өөрийгөө хөгжиж, үнэлж сэргээж, үргэлж дэргэж чинь байдаг шийдлийг олж гарна. За яагаад ном бичих болсон бэ гэвэл миний үеийн монгол залуучууд өөрийнхөө хэрхэн амжилттай явж байгаа ноу хауусаа тийм хуваалцсан түүхээс хуваалцсан тийм ном арга байхгүй. Тэгээ гадны болохоор ингээд том Google-ийн, Samsung-ийн, Alibaba-гийн ч том боссуудын мега компаниудын амжилтын түүхийг хуваалцсан ном байдаг. Тэрийг бол ингээд залуучууд үзээд яг өөрийн амьдралдаа туршлага болоход хэцүү яагаад бол их хол байдаг. Өөрийг бол чамгүй амжилт гаргасан гэж бодож байна. Тэр амжилтаа хэрхэн яаж амжилттай ажиллаж, хэрхэн яаж амжилттай суралцаж ажиллах талаасаа ингээд яг ойрын хүн зөвлөгөө өгвөл өөрийн туршлагаас ойрын туршлагаас хуваалцвал тэгээ яг одоогийн цаг үеэ ингээд хуваалцах юм бол хүмүүс залуучуудад илүү өөр өгөөжтэй байх үднэсийн номоо бичсэн байгаа. Одоо 2007 оноос хойш би бизнесийн гараагаа эхэлсэн байдаг. Тэрээс хойшоо ингээд бүх хил түүхээ ингээд зовлон жаргал тулгарсан бэрхшээл тэрийгэ даван туулсан арга замуудаа хуваалцсан. Тэгэхээр энэ номыг 2007 оноос хойш бичсэн гэж хэлж болно. За миний ном бол яг тийм наалдтай өгөөж ихтэй байх гэж бодож байна. Нэмэлт гачиргүй яг тийм фантастик чимэлгүүгээр яг нэг яг бодит яг органик юун дээрээ алдаж исэн, юун дээрээ буруу шийдвэр гаргаж исэн, юуг нь одоо санамсаргүй зөв шийдвэр гаргасан, юуг нь их бодож байгаа амжилттай болсон. Гэх тэр бүх түүхэдээ ер нь хуваалцсан байгаа. Амжилтсикомо яаж нээж исэн, яаж хаалгуулж исэн, яаж одоо тэрийг амжилтанд өргөсөн, онлайн дэлгүүрийг одоо яаж үүсгэжсэн, тэр нь ямар хэцүү байдалд орж исэн гэл сургуулаа яаж нээсэн тэрэг бүх үйл ажиллагаанууд яг нэг тийм детальчлан түүхээ ярьсан. Тэгээд тэр дараа нь энэ дээрс яаж анализ хийж бас болгосон байдаг. За би бол одоо 35 настай. Чацуу бол надаас доод үеийнхэн маань залуучууд маань уншаасаа гэж үзэж байна. Бизнесийг хэрхэн хийдгийг ер нь өөрийгөө хэрхэн хөгжүүлж одоо яг юм тусламж дэмжлэггүйгээр оргуу хоосноос одоо үдий зэрэгтэй өрхөд одоо юу нөлөөлдгийг, яавал илүү амжилттай амьдрах вэ? Яавал илүү хурдан амжилттай ахиулах талаас эндээс ойлгож авнаа. За номонд гой ганган нэр өгье гэж манай маркетрууд бол тийм зөвлөсөн. Би бол яг нэг өөрийнх нь хэлэх дуртай үг маань бол шийдэл үргэлж байдаг гэдэг юм. Яагаад гэвэл надад маш олон тийм бэрхшээл саад зовлон тулгарч ирсэн. Тэрх болгонд одоо олон талаас нөхцөл байдлыг авч үзээд ямар нэгэн шийдэл гаргалгаа хайж байгаа заавал нэг шийдэл олдог гэсэн байна. Тэгээ ер нь бол ямар ч юм шийдэл байдаг гэдэг итгэдэг. Тийм учраас өөрийнхөө хэлэх дуртай үг номынхоо нэр болгож шийдэл үргэлж байдаг гэж нэр өгсөн байна. Аль болох тийм уншихад тийм ядаргатай залхуутай биш, аль болох өгөөжтэй уншихад амархан байдлаар номоос бичсэн байгаа. Товчхон нэг жишээ хэлье бол одоо би 2015 онд одоо Монголын анхны бүрийн хэмжээний хүүхдийн кино Моро хийж эхэлсэн байгаа. Тэгээ тэрийг 17 оны дууссан байгаа. 2 жилийн турш тасралтгүй байсан. Тэгээ тэр хүүхдийн киногоосоо би ашиг орлого олно, бас алдар нэр олно гэж гисэн боловч эсрэгээрээ тэр маань ямар нэгэн ашиг орлоогүй эсрэгээр одоо шүүмжлүүлж дарамтлуулсан байдаг. Өөрөөр одоо үнэхээр юм сайн зүйл хийж бүтээсэн ч гэсэн одоо өөрийн ингээд 100% итгээ тэндээ өрөөд өгсөж байгаа тэр сайн зүйл ч яг тийм зөв зүйл хийж байгаа амжилтанд хүрнэ гэж төсөөлж байгаа зүйлс яг бодит амьдрал дээр зах зээл дээр сэргээрээ байх боломжтой байдаг. Тэрийг бол номон дээр тусгаж оруулсан байгаа. Тэгээ яагаад тэгсэн? Яавал
дампуурахгүй байхаас юу юунаас алдсан байна гэх мэт. Тэгэхээр түүхээ дурдаа дараа нь тэндээс өөрийнхөө анализ хийж бичиж оруулсан байна. 10 сарын 1-нд номынхын нээлтийг хийв. Маш зүүн тоогоор явуулж байгаа. 200 ширхгийг л явуулж байгаа. Үн цэнтэй байх үднэстэй. Хэвлэл хүчнийг тийм уншихаас гадна бас нэг тийм бэлэгдэл утгаараа юм маш зүүн тооноор хийлж байгаа. Тэгээд ер нь ураг цахилгаан дууссан байна. Дижитал хэлбэрээр бол аудио болон цахим хэлбэрээр бол гарна.